Сайн байцгаана уу? Happy Easter буюу Хэмсний баяр өдрийн мэнд хүргэе. Та энэ подкастыг өдөр сонсож байгаа бол магадгүй үнийг бас өдөр болгон санаж явах хэрэгтэй болов гэж бодож байна. Зөвхөн энэ өдөр л эзэн бурхан амьд гэдгийг, Есүс амьд гэдгийг санахаас илүүтэй өдөр болгон санах нь зүйтэй ах. Яг л тэр амьд одоо ч гэсэн амьд байгаа. Тэгээ Луг 24:20-оос 10-ыг уншиж үгэй. Бушнаас хадыг өнгөрүүлэн залуусан тэд хараад дутгшорсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй. Тэр мэдээж энэ хадыг тэнглэлжээр өнгөрүүлсэн ч юм уу байгаал да. Тэгээ тэнд бас манайчууд бас байсан. Манжаасан зэргүүд байсан. Бүдэр байхгүй болцсон байгаа. Тэрний тухай гарахгүй байгаа энэ дэр. Тэгээд Есүс бол ханыг нэвтэлдэг, бүр амар хурдан хоол хурдан аялдаг энтер болсон байгаа. Тэгээд тэр тийм болохоор Есүст бол зориулж биш энэ эдгээр хүмүүст орж харах гэж зориулж энэ Есүсийн цогцыг харуулах гэж нэгснээр цогц байхгүй байгааг харуулах гэж энэ хатмал шонгоосон байж байгаа. Үзэгдүүн тэнхүү тэднийг твдэн мэддэж байтал гэрэлцэн устай хоёр хүн гинт тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандаж нүрээрээ газар хүртэл бүхэлсэн тэд та нар юунд үгсийн дунд амьд нэгнийг хань вэ? Тэр энд байхгүй харин тэр хамилсан. Галилд байхдаа тэр та нарт юу альдаж байсан санацгаа. Хүний хүн нөгөд хүмүүсийн гарт тушаадад цовдлогдоод 3 дахь өдөр нь амьдрах ёстой гэсэн шүү дээ гэжээ. Тэд түүний үгийг санаад буршнаас босч ирээд 11-т нь болон үлдсэн бүтний бүгдийг мэдчихэ. Тэд бол Магдалины Мария, Йоханна, Яким их Мария нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бос нэмэгдэжүүдийн элч нарт энэ тухай хэлж байлаа. Тэгэхээр энийг цааш нь үргэлжлүүлж уншъя. Иохан номоос уншъя. Иохан номын 20:11-17. Харин Мария бушны гадаа зогсоод уйлж байлаа. За ингээд нөгөөдөл хэлэхгээ явсан дараа Мария тэнд үлдээд уйлсан байна. Тэр уйлсан чигээрээ буш руу тонгоо харахад цагаан устай хоёр тэнгэрлэгч Есүсийн зогсоод тавьсан газарт нэг нь толгой тэнд нөгөө нь хөлн талд нь сууж байв. Тэд түнд эмэгтэй чи юунд уйлна вэ гэсэн тэд эзнийг минь авчихсан бай. Тэд түүнийг хаан тавьсан би мэдэхгүй гэв. Тэр ингэж хэлэхэд эргэхдээ Есүсийн тосож байгааг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. Есүс түүнд эмэгтэй чи юунд уйлна вэ? Чинийг хань вэ гэж асуув. Түүнийг цэвэрлэгч яг үндэ цэцэрлэгч байна гэж бодоод тэр түүнд эзэнтэй хэрв та түүнийг авсан бол хаан тавьсан надад хэлнэ үү? Би түүнийг авах гэсэн юм гэв. Гэтэл Есүс Мария гэлээ. Мария эргэнгүүтээ түүнд еврейгээр Рабуни багш суудахтаа гэжээ. Үгээр дуудсан байна. Яг л Есүс Мария гэж дуудахад Мария түүнийг таньж байгаа. Тэр эдгээр хүмүүс уулах нь аргагүй шүү дээ. Хайртай дотн хамаг аврагчаа гэж бодож явсан. Тэр хүний нүдэн дээр нь хідэн цаг бүр ингээд зодоод, тамлаад, зовоогоод тэгээд гудамжаар явуулаад тэгээд цовдлсан байгаа. Цовдлоод тэгээд үххийг харсан байгаа тэр хүн. Тэгэхээр үнэхээр хайртай нэг чинь нүдэн дээр нь тийм бол ямар их хэцүү байдалд орох вэ? Мария маш хэцүү байдалд орсон байж байгаа. Тэгээд Мария Магдалины Марийг дотлооч дотор гарсан нэг ингэж хүмүүс хүртэл бичдэг хэлдэг байсан. Тэгэхээр тэр үнэхээр бас үнэхээр Иесус хайртай нэг юм байсан. Тэгээд Иесус үнэхээр түүнийг сонгосон байсан. Түүний зүтрийг хөөн зайлуулсан байгаа Иесус. Тэгэхээр тэр эмэгтэй багшигаа таниад багшаа гэж бүүн байж болсон. Тэгээд Иесусыг хараад танихгүй байгаа. Амьсныхандаа түүнийг хараад танихгүй байгаа. Тэгтээ түүнийг Мария гэж дуудах үед дуугаар нь таньж байгаа. Иесусийн шарах шарван буюу бүр гарныхан цавлагдсан нөхөн хүртэл байдаг. Чи харж үзээч гэж хүртэл Томас хэлж байсан. Тэгэхээр Иесусийн шарах бүр идэрсэн байсан гэсэн үг. Тэгээд цэцэрлэгч шиг дүр төрхтэй байсан гэсэн үг. Би дээшээ эцэгтэй хараахан очоогүй байгаа тул надад гар бүхөр. Харин миний ах トゥ нар руу очиж тэдэнд би миний эцэг ба чиний гэж байгаа. Та нарын эцэгт миний бурхан ба та нарын бурханд очно гэдгийг хэлээ. Тэгэхээр анх боол зарчиг харилцаатай байсан болол дараа нь би таныг анд нөхөд гэж дуудах болно гэж хэлж исэн. Харин одоо энд Иесус дахин амьсан дараа бид Бурхны хүүхдүүд болж байгаа. Би болон чиний эцэгт очих гэж явж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр энэ дахин амьлалтын ачаар бид нар Бурхныг аваа гэж дуудах эрхтэй болж байгаа. Тэгээд энэ
нөхцөл байдлыг би яаж дандаа залбирдаг вэ гэхээр Иесусыг хараа гэж хэлдэг. Цовдлогдсон байгаа Иесустэй хамт таачсан цовдлогдсон. Түүний дахин амьлахад таачсан амьлсан. Хатан бус руу ороход таачсан хатан бусны дээр очсон. Харин тэнд бусанд хинч байхгүй байсан хоёр тэнглэл зогсож байсан. Иесус хаана вэ гэхэд Иесус гадаа амьд байж байгаа. Иесустэй хамт таачсан бас түүнтэй хамт Ахтрын хаан 40 өдөр үзэгдээд дээшээ өргөгдсөн. Дээшээ өргөдөж та Бурхны баруун талд суус. Энэ их мэдлийг биднэрт шилжүүлэн өгсөн. Тэгэхээр сүнсээр та үргэлж Иесустэй хамт хэд. Гэр Иесус бидний толгойг тийг бумартараа та түүний бие. Иесус амьд. Тийм учраас та бүгд Иесус нэрийг хэрэглэн энэ бүх гайхамшигтыг үлдэх бүрэн боломжтой болсон гэсэн үг. Тэр Маригийн оронд өөрийгөө тавиад бодоод бас Иесустэй ярилцгаа гэж та бүхэнд хэлмээр байна. Баярлалаа.